Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бисен ТV ээлжид бичлэгээ хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа бичлэгээр би эцэг эхчүүд хамгийн их асууж байсан асуулт Монгол улсын бага сургуульд хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм. Юуг сургаж оруулвал зүгээр вэ гэсэн асуулт байсан. Тэгэхээр 2022 оны хавар мөн 1-2 жилийн дараа хүүхэд чинь бага сургуульд орох гэж байгаа бол энэ бичлэгийн эхнээс дуустал нь хамт байгаарай гэж хэлмээр. Тэгэхээр хүүхдээ та бага сургуульд оруулахын өмнө юуг хамгийн түрүүлж анхаарах шаардлагатай байдаг вэ? Нэгдүгээрт хангал куюг буюу солонгос хэлний цагаан толгойг суралцаж орох хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл солонгос эцэг эхчүүд хүүхдүүдэд эрт 4-5 насноос нь эхлэн бэлддэг байгаа. Эсгээ үзээгүй сургуульд орсон байсан тохиолдолд багш нар нь хичээлийн дараа авч үлдээж хүүхдийг хоцроглоос найрлах мөн цагаан толгойг нь зааж өгөх ийм боломжууд байсан боловч ковид дэгдснээс болж хичээлийн дараа хүүхдийг авч үлдэх багассан байгаа. Тэгэхээр та хүүхдээ 1-р ангид эрх хичээл оруулах гэж байгаа бол цагаан толгойг нь маш сайн зааж өгöd оруулаарай гэж хэлмээр байна. Мөн EBS буюу эдний боловсролын суваг байдаг. За тэр боловсролын сувагт та бүртгүүлж ороод 1-р ангийн хүүхдийн солонгос хэлний хичээлийг эхнээс нь үзэж эхлэх юм бол хүүхдүүдэд эгшээг үсэг, за мөн дэвгүүлэгч үсэг, дэвсгэр үсгийг хэрхэн бичих, хэрхэн дуудах талаар хүүхдүүдэд зааж өгөх боломжтой байна. За хоёрдугаарт гэвэл бид хүүхдүүдэд сууж сургах анхаарал төвлөрөх чадварыг нь бас хөгжүүлж өгөх хэрэгтэй. 1-р ангид орсноор 4-5 цаг бол хичээлдэг байгаа. Тэгэхээр 1 цаг нь бол хичээлийн 1 цаг маань 40 минутаар тооцогдож явдаг. Дундаа 5-10 минут бол амардаг. Манай охины анги бол яг дундаа 5 минут амарч байгаа. Хичээлийн 4 цаг маань яг одоо цагаараа тооцох юм бол 3 цаг орчим болно. Тэгэхээр бид хүүхдүүдтэй цууд сурахад наана нь бол анхаарч багаар гэртэн дасгах хэрэгтэй. Үүний тулд гэртээ өрдөг тоглоом, пазл тоглоом, эвлүүлдэг янз бүрийн тоглоомнуудаар тоглуулж болно, зурагт ном бодуулж болно, ном уншиж өгч болно, хайчлах, наалгах гэх мэт гарын бас их бага болчин хөгжүүлэхээс гадна сууд сургахад нь хамтд нь хослуулж хүүхдүүдтэй гэрт нь дасгал ажиллуулж наан бэлдээрэй гэж хэлмээр байна. 3-дугаарт өөрийн эд зүйлийг хямгадаж, цэгцэлж, байранд нь тавих хураах дадлыг хэвшүүлээрэй. 1-р цагийн хичээл дууслаа гэж бодоход 2-р цагийн хичээлийнхээ номыг гаргаж дэлгэх, өмнөх цагийн хичээлийнхээ дэвтэр номыг буцааж даалт хийх. Мөн өөрийнхөө хичээлийн хэрэглэлүүдийг тараад авч гарах. Мөн маргаашийнхаа хичээлийн хэрэглэгдэхүүнийг зөвхөндөө хийх, номнуудаа хийж бэлдэх. За эцэг ихтэй үзүүлээрэй гэсэн цаасуудыг одоо эцэг ихтэй гаргаж өгөх, тийм ээ. Мөн гарын үсэг одоо авах гэх мэтчлэн өөрийнхөө эд зүйлсийг бас ингээд хямгатай байлгах, зохицуулах, төлөвлөх ийм чадруудыг сургах шаардлагатай байдаг учраас сургуульд орохын өмнө хүүхдүүдтэй ийм чадварыг нь багаар эзэмшүүлээрэй. 4-р ахуйн ариун цэврийн болон эрүүл мэндийн зөв дадлаг хөгжлийг хүүхдэд суулгаж өгөх хэрэгтэй. За Монголд бол 6 наснууд сургуульд орж байгаа тийм ээ. Гэхдээ Солонгост бол 7 нас хүрээд сургуульд орж байгаа. Цэцэрлэгийн ахлах ангид багш нарын тусламжтайгаар хүүхдүүд маань их зүйлийг хийдэг байсан бол сургуульд орсноор хүүхэд өөрөө бие засдаг. За 5-дугаарт бол хүүхдүүдэд цагны талаар ойлголтыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд маань хичээлдээ явахдаа би хэдэн цагт босвол зүгээр юм. Босчоод хэдээс хэдэн минутын хооронд би цайгаа уух юм. Хэдээс хэдэн минутын хооронд би 0-д орж одоо бие засаж, шүдээ угааж, нүур гараа угааж, үсээ боогоод, хуцаа өмсөд бэлэн болсон байх ёстой гэсэн цаг хугацааны ойлголтыг хүүхдүүдэд наан өгсөн байх юм бол хүүхэд болон эцэг эх хоёулаа сургуульд орсны дараа авах стресс багасдаг байгаа. За цагийн талаарх ойлголт бол маш чухал юм билээ гэдгийг би өөрийнхөө хүүхдээ бас сургуульд орсны дараа бас мэдэрсэн. Хүүхэд маань өмнө нь бол гар утасны цаг буюу эсвэл тоот цаг гэж байдаг тийм ээ. Тийм цагтай хэдий харьцсан байсан учраас ханийн нарийн зүгтэй цагийг хаахад хараад бас уншиж сайн тооцоолж чадахгүй байх үе байдаг. 2 янзын цагийг хоёуланг нь уншиж сурах. Зааж өгөөрэй гэж хэлмээр байна. За ингээд хамгийн сүүлд 6-дугаарт өдөрт болсон үйл явцаа эцэг эхтэй дамжуулах чадварыг бид нар бас хүүхдүүдтэй наана төлөвшүүлж зааж өгөх их зүгээр байдаг. Сургуульд орсноор ихэнх тохиолдолд цэцэрлэгийн багш нар шиг эцэг эхчүүдтэй хүүхдийг тарах болгонд эцэг бүртээ уулзаад өнөөдөр болсон зүйлийг нь ямар ааш гаргасныг нь найзтайгаа хэрхэн тоглосныг нь сүүлийн үеинд юунд дуртай байгааг нь нэг бүрчлэн эцэг эхчүүдэд сургуулийн багш нар бол зөвлөх боломжгүй байдаг. Ялангуяа корона гарснаас хойш бол ангийн багш нартай эцэг эхчүүд уулзах боломж их багассан байгаа. Хичээлийн улирал эхэлсний 10-15 минутын ярилцлага утсаар хийдэг. За энэ бол улирал эхлэх болгонд бол хийдэг байгаа. За
ингээд хүүхэд онц хоцрогдол, онц асуудалгүй болвол эцэг эхчүүдтэй бараг холбогддоггүй. Ихэнх бүх зүйлийг аппликейшнээр буюу сургуулийн хоум пэйж сайтаар дамжуулж эцэг эхчүүдтэйгээ хуваалцдаг учраас өдөр тутамд юу болж байгаа сургуульд орсноор саяны миний хэлсэн чадруудыг хэлэгт байгаа тэр нь хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж энэ чадварыг хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. Ингээд бага сургуульд орох гэж байгаа хүүхэдтэй бол юуг анхаарах вэ гэсэн зүйлийг бэлтгэж хүрэглээ. Мөн хичээлийн хэрэгслийн талаар бол сургууль болгоноос хүүхдүүдэд урьдчилан бэлтгэх зүйлсийн жагсаалтыг мөн өгдөг. Эцэгчүүд маань миний бэлдсэн бичлэг хэрэг болох байх гэж найдаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.